төлөвийн эзэн сэргэн мандаж байгаа Монголын ард түмэн өрн эрхэт улс орнон дэлхийн тавцанд бүтэн нэртэй авч ирсний 70 жилийн ойг өнөөдөр орон даяар өргөн дэлгэр тэмдэглэж байна. 1991 оны 7 дугаар сарын 11. Ардын хувьсгалын 70 жилийн оюун их баярыг Цэргийн ерөнхий командлагч Дэслэгч генерал нөхөр Жадамба ёслол хүндэтгэлтэйгээр нээж хэлсэн үгэнтэй. 1921 онд Монгол оронд ялсан ардын хувьсгал туурга тусгаар төрүүлсэн сэргээ мандуулж нийгмийн дэвшлийн шин нэрнийг нээсэн юм а. Өнгөрсөн 70 жил ард түмний оюун бүлэг, түүхт тэмцэл, хөдөлмөр зүтгэл, анд нөхтийн тусламж дэмжлэгтэйгээр Монгол улс хөгжил дэвшлийн замаар баггүй амжилт олсныг онцлон тэмдэглэлээ. Жилүүдэд Дархан Баатарт сайжруулж их хорон ард түмний элгэн дэн төврийн тэмцэж явсан зэвсэг түвшний дайчдын жагсаалыг спорт урлагийн малчлуудын жагсаал залган авч Жанжинскүн талбайруулсан баяр ёслолын ажиллагаа өндөрлөө. Ардын хувьсгалын 70 жилийн ойг өмнөх жилүүдийн баяр ёслолын ажиллагаатай харьцуулбал даруухан гэмээр болсон ч 10 цагаан буян 10 харны үлийн зааг ялгааг тодруулсан ардчлалын баяр үндэсний уламжлал сэргэн мандасны их баяр боллоо. Монголын төрх ёсны бэлэг тэмдэг 9 болтод цагаан түгэн өмнө бүгд наримд Монголоор дулсан ерөнхийлөгч очирват ардын хувьсгалын их баяр наадмыг нээж ард олондон айлтгал өргөлөө. Өөрийн эсэд бүгд наримд Монгол ард улсын ард иргэд зэрэг дайчид их орны ахан дүүтэй эрхэм хүндэт зочдоо гадаад орны онц бөгөөд өрн эрхэт элчин сайд дипломат ажилтан аячин жуулчин Монгол суугаа гадаадын харьяад иргэдээ эрхэм хүндэт наадамчид ноён хатагтай анд найз нараа Монгол оронд ардын хувьсгал ялсны 70 жилийн ойг тохиолдуулан таавхны түмэн амгалан гайсгаж ардын эрхт төр засгийнхаа өмнөөс болон хуяасаа дэлгэр зуны өдрөд үйлсэн үндэсний уламжлалт баярынхаа мэдчилгээг өргөн дэвшүүлье. Аврагаслан гурмагнайсан хүчит 512 бол ангардын дэвэлтэр дэвнгэрч хурдан шандас төлгүүд гарааны газраас эргэн эрхэмэргэн гаравачд номан ившээлэн Монгол үндэсний 93 наадам ийхүү эхэллээ.
Их хон баяр наадмын хүчтэйн барилдан шургуу өрсөлдөөнтэй болж олон бүх сайн барилдаж наадамчин олном баярлуулан цэнгүүллээ. Мөн цөөнгүй бүх санаан төрөлгүй эртүнж бүхэн олон хойхны таавар төөрлөө. Дархан Аврагбаатар тэнд гиндэж Аврагхатбаатар гинэггүй гомоо барилдаж өвдөгшроодлоо. Тавтавч шөвгөрсөн сэргийн арслан Батбаяр, Мөнхөргөн, Аймгийн арслан Энхчэргэн, Амра, Алтансүр, Аймгийн зам Батбаяр, залуу тавсурнаар улсын ачин цол хүртлээ. Хоёр наадам дус, ховд, кенти, дорнод, төв зэрэг 12 аймаг хотын уяачдын сойсон 3,000 гаруй хурдан хөлөг шандас сорьсноос кентийн алдарт уяач сүрэн хорын хэрацраг. Их наснаас Монгол адуу нийгмийн уяач Дамбин ямын Улаанбор, Баруун харагийн сангийн эчмэн уяач Сэргэлэнгийн хээр соёолон, партизаны сангийн эчмэн уяач Болдбаатарын хар хээр хязаалан, Төв аймгийн алтан болгосон уяач Лувсан доржийн буурд халдсан шүтлэн, Баруун харагийн сангийн эчмэн уяач Ган төмрийн хээр тагруулж алтан жолоогоон өргүүллээ. Татсан нумаан чавчруулж, онилсан сумаан шившин тавих эрхээ мэрэгчүүдээс улсын мэрэгэн Нямсрал, улсын авраг Сэмбэ, улсын мэрэгэн Давгсрамгийн хүү Батчаргал, охин Амар Жаргалнаар тэргүүллээ. Өчид Химбэрэлданы 8-ын даваанд Дархан авраг Баян мөнх зам Балжинымайг амлж, Дархан авраг Батэртэн зан сүхэтнаар түнж, 2 зан хосгүй сайхан барилдаж өзүүр төрөнд үлдлээ. Талын жилийн оюун их баяр наадамд 7 авраг, 9 арслан, 20 гаруй зан, 80 гаруй начин барилдаж, улсын 2 залуу зан үзүүр төрөнд үлдэж байсан тохиолдол үгүй юм. Наадамчин улман баясгсан 2 зааны барилдаанд хүчтэй таастай мэх хийж, уран гоё барилдад төрүүлсэн Балжиним улсын арслан цол хүртлээ. Иймгүй сайн цагийн ихний саацсан эцэст 981 цагаан адууны сүүлээр хийсэн 9 хөлтөд тугийн доор ардын хөлсөлийн 70 жилийн оюун их баяр наадмаа хотол олноороо цэнгэлдэн наадаж өнгөрөөлөө. Монголын ард түмний сүр хүч, сүлд хиймэр өөдрөг байх болтой.